баярлалаа. За, хувьчлалыг дэмжиж байгаа. Гэхдээ маш дутуу толмог орж ирж байгаа гэж харж байна. Компани болгоноор асуудал бид нар ярих ёстой. Үн цэн нь ямар байгаа, ирээдүйн үн цэн ямар байх ёстой вэ гэдгийг бид нар тодорхойлох ёстой. Хуучин богдын хөрөө орж 108 өргөчд ирвэл сайхан гэж ярьдаг шиг өнөөдөр Сингапурын Temasek очиж 108 удаа туршлага судлаад ирвэл төрөмчд компаниуд нь сайн сайхан болчих юм шиг байдалд очисон гэж хэлж байна. Өнгөрсөн удаагийн тогтоолуудын хэрэгжилт 37%. Өнөөдөр төрөмчд компаниудын алдагдал маш өндөр хэмжээнд очиж байгаа. 2024 оны аудитын дүгнэлтээр 1,80,29 тэрбум 500 сая төгрөгийн 1555 зөрчил илэрч байгаа. Төрөмчд компаниудын нөхцөл байдал өнөөдөр яг ийм байдалтай байгаа. Энэ бол засаглалтай холбоотой асуудал. Төрөмчийн бодлого зохицуулалтын газар 2025 он эхэлж байхад бүх төрөмчд компаниудын удирдлагыг сонгон шалгуулалтаар томилно гэж ярьж ирсэн, амлаж ирсэн. Өнөөдөр нөгөө арын хаалгаар томилогдсон албан тушаалтнууд хിവэрэл байна. Мяд компани захирал яаж томилогдов? Тухайлах юм бол өнөөдөр улс орондоо яриад энэ асуудлуудыг бид нар үндсэн. Цаашдаа бид нар засаглалтай холбоотой асуудал мөн эрх зүйн тодорхой асуудлуудыг шийдвэрлэхгүй бол хичнээн компаниг хувьчлаад хичнээн компаниг төрд байлгасан гэдээ үр дүн гарах нь юу л бол гэж бодогдож байна. Эрх хэрэгжүүлэгч, төлөөлөл хэрэгжүүлэгчтэй холбоотой асуудлууд байгаа. Эрх хэрэгжүүлэгч, төлөөлөл хэрэгжүүлэгчдийн хязгаар хаана вэ гэдгийг бид нар нөгөө талдаа бас тогтоох ёстой. Харах ёстой. Эрх зүйн харилцаагаар энийг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Үүнээс улбаатаагаар эрх хэрэгжүүлэгчийн үзмжээр, төлөөлөл хэрэгжүүлэгчийн тухайн өдрийн үзмжээр төлөөлөн удирдах зөвлөл тодорхой шийдвэрүүдийг гаргаж төрөмчд компаниуд дээр өнөөдөр алдагдал үүсэх бодит нөхцөл байдал явж байна. Бид өнгө сая бас мэдээлэл авлаа. Автоврын үндэсний төв дээр хөгжимчин хүн авч тавьж байгаа мэдээлэл байна. Бид нар сонгон шалруулалтыг хийхгүй бол цаашдаа төрөмчд компаниуд бол завхарсан хэвээрээ байна гэдгийг бид нар маш сайн бодож ажиллах ёстой гэдгийг хэлье. Дээрээс нь засгийн газраас оруулж ирсэн. За ялангуяа төрөмчийн бодлого зохицуулалтын газрын сайтаар олон нийт иргэдээс төрөмч туйлын этгээдийн хувьцааг 2026-аас 2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрөмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэлийн төсөл санал авах ажлыг зохион байгуулах ба 24 иргэнээс төрөмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрөмчд хуулийн этгээдийн хувьцааг 2026-аас 2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, үндсэн чиглэлийн төсөлд нэмсэн санал ирүүлсэн гэж. 24 иргэн. Тэгээ бүхэл бүтэн үн цэнтэй 18 компани хувьцаа болгож, нээлттэй болгож, хөрөнгө оруулалт татах гэж биржээр арилжаалах гэж байгаа энэ цаг хугацаанд авж байгаа иргэдийнх нь дэмжиж байгаа авж байгаа саналын тоон 24 хүн. Бид нар засаглалаас ахуулаад олон асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэдэг шиг бид нар цаашдаа энэ хуулийн мөн одоо энэ усыг хурлаас гарч байгаа тогтоолын хэрэгжилт засгийн газар ямар төвшөнд авч үзэж байгаа вэ гэдгийг ч гэсэн харах ёстой болж байгаа. 37% гэдэг бол үндэсний аудитын газраас тогтоож өгсөн тоо. Тийм учраас засгийн газар энэ тогтоолттой холбоотой асуудлаа дахин сайжруулж оруулж ирэхийг хүсэж байна.